25 дахь бодлогын хувьд гар утасны лангуун дээр нийт утасны 5-2 хэсэг нь А маркийн утас байсан юм байна. За үлдсэний 5-4 хэсэг нь Б маркийн утас. Үлдсэн нь В маркийн утас байжээ гэсэн. За тэгээд ингээд үзэх юм бол бидний хувьд лангуун дээрх нийт утасныхаа тоог за 5 хуваагддаг байх хэвээр дахиад үлдсний 5 хуваагддаг байх хэвээр гэж үзэх юм бол эдтэй хэдүүлээ 50 хэсэг гэд үзье. Тэгвэл 50 хэсгийн хувьд бол энэний 5 хуваасны 2 нь гэхээр 50-ыг 5 хуваагаар 10, 10-ыг 2-оор үржүүлэхээр 20 учраас А маркийн утас бол 20 хэсэг байсан гэсэн. За тэгсэн чинь үлдсний гэсэн учраас бид нэр 50-аас 20-ыг асгах 30 хэсэг үлдэнэ. 30-ны 5 хуваасны 4 гэж. Тэгэхээр 30-ыг 5 хуваах юм бол 6, 6-ыг 4-оор үржүүлэх юм бол 24 хэсэг нь Б маркийн утас, үлдсэн нь В маркийн утас гэсэн. Энэ хоёрыг нэг юм бол 44 болно. 50 болгохын тулд 6 хэсэг үлдэж байна гэсэн. За ингээд өгсөн чинь бидний нөхцөл дээр ингэсэн. Б маркийн утас В маркийн утаснаас 45-аар илүү байсан. За тэгвэл Б маркийн утас чинь өөрөө 24 хэсэг. Тэрнээсээ В маркийн утсаа хасах юм бол 18 хэсэг болно. 18 хэсэг нь 45-тай тэнцүү. Эндээс нэг хэсгээ олохын тулд 45-ыг 18 хуваагаад өгөхөөр 2.5 болно. Тэгэхээр одоо гол өгөгдөл маань А маркийн утас Б маркийн утаснаас хэдээр илүү байсан бэ гэсэн. Тэгэхээр А маркийн утас маань 20 хэсэг байгаа. В маркийн утас маань 6 хэсэг байгаа учраас энийг асах юм бол 14 хэсэг гарна. Гэтэл нэг хэсэг нь өөрөө 2.5 юм чи 14-ийг 2.5-аар үржүүлэх юм бол 35 онгоцоор илүү байсан буюу Б хариулт гарч ирж байна. За түүний дараа 26 дугаар бодлогын хувьд за зурагт ADE тэгш өнцөд гурвалж өгөгдсөн гэнэ. За AB нь BC-тэй CD-тэйгээ тэнцүү гэж. За өндөр нь 12 см. За тэгэхээр бид нар яаж байгаа вэ гэхээр тэгш өнцөд гурвалжны хувьд өндөр болгоно гэдэг нь яг энэ 90 градусаас доошоо өндөр болгоно гэсэн үг. Энэ хэсэг нь бол 12 см. Тэгэхээр суурийн урт маань 15 болчихж байгаа гэсэн үг. Тэгвэл бид нар юу болох гээд байгаа вэ гэхээр EBC гурвалжны энэ хэсгийн талбайг олох нэ. Тэгэхээр нийт бид нар ямар ч гэсэн өгсөн гурвалжныхаа талбайг нь олъё. Тэгэхээр гурвалжны талбай болвол суурь нь 15, өндөр нь 12 юм чи 15-ыг 12-оор үржүүлээд 2 байх хэвээр. За ингээд ирэх юм бол нийтдээ 90 см квадрат гарна. Гэтэл бид нар маа суурийн уртыг нөгөө 3 тэнцүү хуваацсан шүү дээ. Тэгээ 3 тэнцүү хуваасны маань нэг гурвалжны урт талбайг олж байгаа учраас 90-г 3 хуваагаад 30 см квадрат буюу А хариулт маань гарч ирж байна.